дэмжээгүй биш. Одоо яг ардсан нам засаглал аваад Монгол улсын хэмжээнд аймагуудаас анх удаа энэ асуудлыг оруулж ирж байгаа. За энэ чинь бас тооцоо судалгаа гэж юм байгаа шүү дээ. Бид нар хүнжлэлийн хэрээр хөлөөж ийх ёстой шүү дээ. Тэгэхээр эхний 2 жил хугацааг 2 жилээс илүү байдлахаар бид нар жил болгон тэрний хүүрний татаасны дарамтаа дийлж чадахгүй нөхцөл байдал хүрэх магадaltaй гэж үзэж байгаа. Одоо өнөөдөр нүүрсний зах зээл ямар байгаа вэ? Бидний бас төсөв орж ирэх ёстой төсөв маань тодорхой хэмжээгээр маш өндөр дүнгээр дутцсан явж байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд ямар тач энэ бодлогоо эхлүүлээ. Тэгээд явцын дунд сайжруулах боломжууд гарч ирвэл сайжруулад явна тий. Тийм учраас эхний ээлжинд энэ судалгаа хийгдсэн судалгааныхаа үр дүн дээр өөрсдөө гаргаж ирсэн бичиг баримтаал дэмжиж явж байгаа 6% 2 сар байх 2 жил байхаар тий. Хүнжлийнхаа хэрээр хөлөөж ингээ ярьлаа. Хүнжлэн тийм жижигхэн байгаа юм манай хувьд юм гээ. Ерөнхийдөө бол одоо бидний төсвөлсөн нөгөө нэг төсөөллөөс багасаад байгаа. Төсөв маань энтэй холбоотой. За мэдээж нүүрстэй л холбоотой шүү дээ тийм ээ. Улс орон даяараа л ийм нөхцөл байдалд орцсон байж байна.